Мэн шитний зөрсөн дүнгийн хэсэгдэр данс улаасан гэсэн алдаа гарч ирээд байна. Яаж цэцсэх вэ гэсэн асуултууд ихээр тавигддаг. За мэн шитний зөрсөн дүнгийн багны хойд хэсэгдэр тухайн алдааг хаанаас очиж засах замыг нь заасан байдаг. За манай жишээн дээр 3 данс улаасан байна гэж гарсан байна. Улаасан дансаа засахын тулд тайлан харахын ажлын үснэгт рүү очино. Ажлын үснэгтийн дээд талд нийт 32 данс ашигласнаас 3 данс улаасан байна гэд нийт улаасан дансны тоог зааж өгдөг. Тэгвэл энэ 3 данс нь яг ямар данс вэ гэдгийг ажлын хүснэгтний хойтлын W баган дээрээс харах боломжтой. За улаасан гэд тэмдэглэлтэй байна. Данс улаана гэдэг маань тухайн дансанд байгаа дүнгээс илүү дүнтэй зарлага хийх үед буюу тухайн данс хасах утгатайгаа болох үед данс улаадаг. Жишээ нь манай кассанд 100 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байлаа гэж бодоход бид нар 120 мянган төгрөгийн зарцуулалт хийх үед 20 мянган төгрөгөөр данс улааддаг. За манай жишээн дээр 3 данс улаасан байна. За эхний данс маань түүхий эд материалын данс улаасан байна. Ажлын хүснэгтийн гүйлгээ баланс дээр тухайн файлын ерөнхий журнал дээр бичсэн бичлэлтүүд нийлбэр дүнгээрээ харагдчихэдэг. Бид нар ажлын хүснэгтээс ямар данс улааснаа мэдээд авсан бол одоо тэр дүнгээ ерөнхий журнал дээрээс засч өгөх хэрэгтэй гэсэн үг. За ерөнхий журнал дээр очиод харъя. Ерөнхий журналын кредит талаас түүхий эд материал гэсэн дансаа шүүлт хийгээд харъя. За дансны улаалтыг хэвчлэн ерөнхий журнал дээрх механик алдаанаас болон оронгийн наривчлалаас болж үүсч идэг. Түүхий эд материалаа шүүгээд харсан чинь хангамжийн материал руу түүхий эд материалаас 2000 төгрөгийн бараа зарлагдсан 20,000 гэд бүртгээд өгсөн байна. За энийг 2000 болгоод засаад өгье. Буцаад шүүлт түрээс select all болгоё. За ажлын үснэгт рүүгээ буцаад очие. За дараагийн дансны улаалт авлага өглийн дансан дээр нэлээд хэлбэг тохиолддог. За авлага өглийн дансан дээр бид нар хувь хүнд өгөх ёстой өглөг үүсэх эсвэл авлага үүсэх тухайн үед нь бичлэлтэй мартсан эсвэл орхигдуулсан хэрнээ дараа нь мөнгөн хөрөнгөөр нөгөөтгөө өгөх үед үүсэхгүй өглөг маань тухайн дансыг улаалгах тохиолдлууд бас их байдаг. За хувь хүнд өглөг дээр дансны улаалт үүссэн гэвэл бид нар тайлан харахын тогтмол цэсний авлага өглийн тайлан руугаа очиод харна. За авлага өглийн тайлан дээр очиод харахад мөн шалга чэгээд илүү үлдэгдэлтээр алдаа заасан байна. За бид нэр Эрдэнэ гэдэг хүнд 8,220 мянган төгрөгийн өглөгтэй байтал 8,320 мянган төгрөг буюу 100 мянгаар илүү мөнгө төлцсөн гэж эндээс харагдчихна. За буцаад ерөнхий журнал дээр очлоо. Дебет талынхаа хувь хүний өглөг дансыг шүүгээд харъя. За шүүгээд харсан эдгээр дүнгуудээ анхан шатны баримтаагаа тулгаж үзтэл 375 мянган төгрөгийг 475 мянган төгрөг гэд бүртгэгдсэн байна. Энийг засаад өгье гэж засаад өглөө. За шүүлтүүрээ буцаад гаргалаа. Буцаад ажлын үснэгтэн дээр очие. Дараагийн нэг элбэг тохиолддог дансны улаалт бол тухайн данс маань 0 үлдэгдэлтэй буюу үлдэгдэлгүй хэрнээ данс улаасан гэсэн тохиолдолд элбэг байдаг. 0 үлдэгдэлтэй хэрнээ данс улааж байна гэдэг маань тухайн дансны гүйлгээ балансын дебет кредит баган дээр оронгийн наривчлал гарсан байна гэсэн үг. Ажлын хүснэгт болон ерөнхий журнал дээр оронгийн наривчлал харагддаггүй. Тэгэхээр бид нар тэрийг яаж харах боломжтой вэ гэхээр улаасан дансныхаа гүйлгээ балансын дебет кредит дүнг копи хийлээ. За Excel-ийн шинэ файл дээр paste. Дебет талынхаа дүнг харъя. Оронгийн наривчлал байхгүй. Кредит талынхаа дүнгийг харъя. Гэтэл энэ дээр маань 45 мөнгөний оронгийн наривчлал байсан байна. Буцаад ажиллаж байгаа файл дээр очлоо. Дотоод байгууллагын өглөг маань кредит талдаа оронгийн наривчлалтай гэдэг мэдээд авлаа. За ерөнхий журнал дээр очлоо. Кредит талын өвлийн дансаа шүүлтүүрдээ тарлаа. Энэ дүнгийнхаа
оронгийн наривчлалыг янзлаад өгье. 4,609,100 буцаад select all болгоод шүүлтүүрээ буцаа. Ажлын үснэгт рүүгээ буцаад очиход оронгийн наривчлалууд маань засагдсан main sheet-эн дээрх дансны улаалт мөн засагдсан байна. За гэх мэтчлэн дансны улаалтаа ажлын үснэгтэн дээрээс хараад ерөнхий журнал дээр болон авлага үйлгийн тайлан дээрээс засаж өгөх боломжтой.